Тэнүүн зарлыг би тэрвчээ. Дуу хооргүй бол босос цусгүй зарчив. Алтан үлжидтэй чимэг болж алсрах он жилүүдийг өгөртлөө. Магад одоо ийм баяр багтлыг манайс өөр хүмүүст сар бүр ингэж хөгжилдөх нь хүмүүн болж төрснээ олдошгүй шиг шүү. Гурван загвар тэнд гарын хүмс газар дэгээ бол амь цогыг сэгсэн. Булаг алаг нүдэрээ буурлын утгаа шилтгэж харгаа улаан гараараа хайрхан тэмрээд үссэн. Энэ бүх үйлс минь их улсаа мандуулах гэж зорьсных. Үйлээ тогсныг барахад үрдийн амж хүрэхгүй биз. Наран саранд ивэгцэн их улсаа мандуулан бадруул гэж мөнх хөх тэнгэр бидэнд заригдсан. Гэтэл ужид цэнгэл хатгаарч урт гэл хүзүү ороод байна босоо. Их зарим таны өгөн гэхэд биширтэйгээ. Энэ унаад манай баруун гарын захирагч Ван Лүүсвийн ордоргоо саацсан болохоор бяцхан найр үсгэд энд юуны алдс байв үлээ. Их зайрны айлтдаг бумтай зүв. Мөрөн голын чигнэдэх бидний дайсан шулаад байхад бүдүрч тайраад байхад буцаад байна. Тхийн нэмэрт тэнгэр тулж тэмээний сүүл газар түрэх тийм цагдуур бид төрөлт хийсэнгүй. Үгүй дээдсийнхаа гараа тарьж хилээ огтлон байж үсгсэн их хүн улсын хаан төлөө. Өшөө. Их атны хэлгэн илээж үл болох эрдэнэт үг байна. Нангиадын тогшин цэншиг годын хүн улсаас хилээ хамгаалах гэж түмэн газрын цагаан армийг гүцээ босгосон. Гэтэл идүүгээ мөчөөрхөн босч манай өмнө зүгээс өргөс таран шиг итгэх боллоо. Зүүнээс дун хуунаар зүү шиг хатах болов. Баруун өмнөөс гушаанууд бараа хар шувуу мэд сүудрээ тусгана. Сүүлээрээ шихурдан байгаа цагтор бид ингэж сууж болно гэж юу. Улсын ивэрт монон бүртэл зүү дээрээ харцаа бодож 6 цэнгэлэр улсын боломтыг мандуулах гэж энэ юун тэмлэн хэсгэр вэ? Их зайран та алс суур намайг чичиж амаараа хүлхийн өчөр юм. Баруун гил минь амгалан тайван батлаг сахиж зэргүүдтэй баг хүн билээ би. Багт гушаануудыг мохон дарах бааргүй санаа зүрхэнд минь дүрлцэн. Түүний хэлдэг оргүй бус. Манай заншлалч гэсэн бар үйлээ ирсэн. Тиймээс Хөх тэнгэр хэлнэж хүн болсон сүлд гулааж байна. Ичгүүр үцэнлээц болцгоо. Хулган сард их тайлгыг лүү тодноо ихэд бэлтгэцгээж их ав хийж цэрэг автаа сэргийн тэнгэрийн зарилыг дагсав. Их шаны өмнө баруун зүгээр стайлаар морцсон Аргунбаатар мөрлөн ирлээ. юу болох нь энэ вэ? Дарвууч. Наран ихтэй сар эцэгтэй тэнгэрийн нэвэлэр хамуулсан шаны минь өршөө. Таны зэрлэгээр өчөөхөн би хангааг өвлөж алтайг олж авсаар баруун хилээ зэх баатар эстэгэ золголт. Бөөлө хугалгүй бурамтаа суулгүй яваад ирэх гэсэн ач өшөрт монгошоод өөр төмөц зэрэг тотолж. Манай төдий зэрэгтэй хамтарч дэлсэг. Юу гэнэ? Бараахад их бацлан гэж эрхийгээ орон амгаасан харахаа ходоод буюуч. Их хилээ хамгаалах байдал хундаг хэлнээс суусны чинь гай. Уучлах бошгүй энэ гэмээс чинь болж уушиг зүрхний дэлбэрхэн ирээн хавиргаа хадуулсан их хүн улсын хэрхэх билээ. Ухаан баларцсан маныга уулзсан хүчиж өршөө. Та айдаж үз. Зэвтээ төрсэн зэвсгийг бэлж зөндөө төрсэн зааг найдсан баатар ирсэн хэрхүү. Хангаа нар шиг ханар сайхан ирсэн. Харин муу гушааны дарт хадуулсан өв шиг ханарсан. Элийн минь нэмсэн ийм зовлон дээр би миний гашуунаар твтлээ. Их хатан минь өршөө. Хорхоо мэдэм. Хорооч орхисуу. Ясгүй яширч ёл хөх хэлээ. Юунд сонгов? Тэгвээс зохин тэнгэр таална. Айдаж үз. Их хатан өршөө. Авах хэлдэг алга гүнэ. Засч болшгүй автагаа бүлээн ямар хатулг. Та бүгд чимээгүй. Тайван байцгаа. Зүүн тал зүлэг урахад зүргүй санаад. Баруун талд балцуух ангинахад бараан санаад өрнө гэж юу? Аргунбаатар болвоос аргал түлээд гүдэг ангархаа нэгэн бус. Ангар зүрхнийхэн цус нь асгараагүй аргагүй төрсөн хийлээ. Хүн усыг хүчилсэн хүнтэй гавья түнтгүй. Баруун хязгаарыг тогтнуулахад түүнээс өр тод гэрэлтэх нэгэн олонгүй бус гэж юу? Ах та тушааны өөдөөс тэмцэх харгийг хэрхэн олохгүй. Аргунбаатар чи савн байдал ялангуйш. Их хатан минь өршөө. Баруун ташаага болгосон
их хүмүүс нь яалтай бодохны толгой шиг амиа үл хайрламгүй хамгаалъя. Өшөөд мөн угшаанууд өнөө маргааш болохоор ясвэг хамтан. Хэрхэн цэрэг агт цуглуулна. Тэгж чадвал тэрэг миний би тэрсэлдэн байлгасан. Түмшин та өөрийн нэг болсон хоёр үеийнхээ нэгийг явуулахгүй бол ихтэй үүснэ гэж тэтгэлсэн. Яах вэ? Ихтэй та. Цаг. 24 түнт нарын даргаыг цуглуулж их чуулганыг хуралдуулсан байна.Ооны хоёр ивэр шиг олж хяналтад бэрх хоёр хүүхэд нь чуулгадаж өгнө гэж юу? Хариу давталж гисгэх үү? Үүнийг нэг мөр болгоход их чуулганыг хийвээс цогцолтой босоо. Буурал миний хэлэх үг хийвээ. Наран ихтэй саран эцэгтэй тэнгэрийн нивэлээр төрсөн их шани үлцгийхэн илгэн халуунд нэг хийнэ. Хайрын тэр хүн болсон хонгор ижидэн сүрдий. Их хүн улсын хаан их стэцтэй бишрий. Модо миний биажиггүйхэн 10 хоног, хориггүйхэн 20 хоног ангамл говийг тоолж алаг хангаатан ирлээ. Өмнөд хил тайван өршөөлт ард дүлгөөнө. Өшөөт мөн ангианууд үүдсэмлийг их сугийг өтөлбий сонсоод өглөө оройгүй төгсөн гэж яалтай. Хүүмэн айлтдаг хүндэр далтрагтан тэмдэглэсэн гэх хүслийн төлөө. Дайнд Баатар. Далгаанд хишигтэй гэж хүн модун чамайг бид хоосон магтаагүй. Аль дэшээс. Миний хүү аргатайч, мянгат дайчтай удирдан мөрөн голыг цэлгүүлж эхэлсэндэг. Би багтан тантай болзуур баахыг хэлийг л бодсонгүй. Айдаж хайрлана. Их хатсан минь өршөөж хайрлаа. Та бүгд юунд маргалтан өмнө зүнгийн ангиад өдрөөс өдөрт хүчрхэж иж байна. Их хүн улсыг эзэж авах санаа агуулсны ихтгэл туршуулалтын амнаас олонтой сонсч яв. Тэд саявтар товтолсон. Үхрийн чинээ харж болдог хүнс болтол нөрөөснөө ядлаа. Их хүн улсын дайчид маань эгэлгүй ялалтыг байгуулав. Эс хэллүү би. Ийм баатарлаг хаандаа хүүтэй хаандаа би. Зүрхмэн зөөлөн болов. Хаанта халууч нялуурхын оронд хармон ангиадыг хэрхэн дарсныг нь асуугаач. Модон хүм. Хармон ангиадыг хэрхэн дарлаа? Өчтгөө. Тийм ээ тийм. Тэгэлгүй яах вэ? Тэсгэлгүй хүүгээ магтуу би. Тэсч бүгдээрээ сонссоо. Харанхуй дор мэргэн ханилхуй дор илдэг баатар ирсийн хүчээр модо миний би өшөөт нангадынхан үнсийг нь хийсгэв. Өмнө манай усаас дээрэмдсэн бомонхон 6 морь төлгөлдөг төмөн дэргэн буцхан авчирлаа. Энэ үйлсийг нь үеийн үед шастрал түүхэнд шалж бичих ёстой. Өмнөд хөршийн үрдийн шившиг болж хөх түүхэнд үлдэг. За тэр хэдэн хонь тэрэг яах вэ? Чин үлсийн өнөө айхав дээр бэхлэл хэрмийг давж хоёрт тэрэгтэй яаж тулалдав? Галаар дэгээдэж гадсан бороо оруулж их хүн улсын цэргийн уран аргыг хэрэглэв. Бугыг хараагаа шуталдаг сум маань бузгаалн ангиадуудыг дарав. Хадыг хатуугаа сагалдаг жаднаас минь харагдах бараагүй зүхтах юм дид. Хүрээ хөөж жалга бүртээ болов. Модун чи сонс. Сайны цагаан үйл хөлөөлөгч Сахиус Догшин Баатар модун чанал бэлэггүй юу байна. Их хүн улсын баруун элэг цөмөрч бат цайз нь нуржээ. Юу гэнэ? Чихний чиж бороо сонссон уу? Хаан эцэг минь зүрх минь зүүргүй ихэр зүсгэлв. Хөнгөрнөө хүчрэх болох гэж хүүчин хөхмөрнийг хөлбөртөл зүтгэж байна. Өшөөт мөн гушаанууд өмнө байгуулсан гэрээгээ зөрчиж ард иргэдийн минь амь шиг үтэх байлээ.
Хөөгүй миний би хүлтэн хүлэг бааталтайгаа хурдан хүлэн ачаар хойрон цогтож гарлаа. Ахс ихсэн өөдөөс аимшиггүйгээр аратан мэд тавирлаж хэрэмэд гоолвчи модуу минь модон дүн зүсэн мэд бүүхэд ил. Миний зөв буруу эсхийг мөнх тэнгэр яллаг. Газар нутаг минь гар хөлөөнд дастуулж байхад амарсан. Ачид эцэгтэй нарч үлдвэл. Их улсын минь үндэс болсон элгэн нутаг минь хавиргаан хадуулж байхад яаж би зүгээр суух юм? Хизээч би хялгана мэд бүхэхгүй. Хэнийгч буруу болсон юм. Бөөрөөс ахиж үлдсэн та нар булангартай суун атлаа. 8 наадам үсгэж нар сарыг сүтэртүүлжээ. Кушаануудтай хэрхэн харилцах талаар жэнжтэй гарч зөвлөгцөө. Олсон санаагаа олж ирээд олбол тунгаа. Баруун гүмнэд хязгаарыг баруун мэд банк миний би хариуцдаг атал үл тоо гарч одлоо хэд. Их хүмүүсийн шаны үйзэн танигч хамхуул мэд үл тоон одож байна. Ингэж болох гэж үү? Цас туулын цагаан гэрт цагаан болохоор жигүүр хөндөг гэдэг. Гэхдээ би ёс бус юм зүйлд төвчгүй. Та одоо л хаах шиг цог золбоотой үг хэлж байх чинь. Нас минь баг, цус минь шингэнч, нар урахаас шингэх зүгт хаан хөтөргөд халин нисэгч хангайч юу мэд дүүрэлт зорчихыг хүсэн. Модуу хат эцэрээр захируулж өндөр үлсийг даатгам. Би яах юм? Дотно гэж. Чи миний сайн зүг минь тэнгэр саруур зүг минь заяа шүү дээ. Хаян дайн гэдэг алмаа хан нөхөдөг. Жаах өөрмөн очил би яах юм бэ? Та намайг хайрсаар байдал модуу ах бүх улсыг эзэх байлгүй. Надад дайлах ус үлдэхгүй бол би хэн болох юм бэ? Би хүн шиг зөөлөмж, дун шиг хатуу болно доо. Оо доо миний зэхүү. Алтай хангаан алаг сууганд хөлбөрөх дайнчир болно шүү. Шаниу таны орыг залгаж, алдрыг тань үргэлжлүүлэх ухаантай зэхүү минь. Даач, далдаас үүнийг давхар хаах нь. Намайг хаан ширээ залхамжлагад хин нүдэд торсон хог шиг саад болох хэрэггүй. Хин байж намайг алах гэж. Тун саяхан биднийг тоорой мотыг илсэнд болж бай хайтай. Томсоргүйгээр хин хажуугаар алхаж одлоо. Мод ах уу? Тийм дүр уруулстыг тэрэг хүн жисанд нь модон бол амаргүй хүлэг баатар алгаггүй сарууд ухаантан түүний харцанд хааны эсэр ширээ гэлэлцэнгүйг магадгүй бор зүрхээрээс тангархлаар биднээр харж байна. Алтан очиг 10-аад хүмүүн. Автун хүү чамайг зүүн ван гарын захирч болгоно. Чи намаа заламжилж их хүн уусыг зододох болно. Эргэлзэх юу юм бэлээ? Их зайрынч түүнийг итгэлтэйгээр дэмжин Аргун баатрын цэргүүч араас нь бэлчин бодно. Өмнө зүгийн ирсч үрдийн ханин болно. Бэрн олон буцлах барын зулцыг яах вэ? Их ван та юу хэлэх гээд байна вэ? Гуг нь модон намаа заамжир төрийн ихтэйч та өөрөө бодоод тэнгэрийн тааллаас би зүрнэ. Оо минь ааш уулын барш шиг догширч уур шиг зүрхмээ салгах юм. Үхрийн чинээ булахар чулуугаар бут твэгшүүлж. Асар басар хоёр баатраар амбиес ахиулдаг мотоны мохоо хамаргүй. Том мэтлгүй өнөх мөнгө шанаад хүмүүс рүү тутавтлаа. Түүний баруун хэсгүүлгээр явуулах юмар. Сэтгэл амар суухгүй бол үтсгэлэн гомж. Өчүүхэн миний толгойд 1000 жил ассан юм шиг ууран цэцэн арга ургаж байна шүү. Хаан та Их ван айлтугай. Эргэлзээг минь гарав тугай. модон хүүхдээ Кушаны барьцаанд явуулсуу. Хааны суудлыг тань булаалдахгүй хайж одно. Хайр дайсан ч довтлохгүй яс амарсуу. Нэг сумаар хоёр буг намнана гэдэг энэ дээ. Болох санаа эдэж бор хаврын минь шархана. Босгон нь гэрлэж богцын минь дүүргсэн. Хүү минь.
10 зүг рүү би явсан. Гавьяа байгуулна. Модоны алдрыг дороо туулна. Үгүй дээ хүүмэн. Чи энд үлдэх болно. Ордны эрдэм өөртөө өрдөж олны түмэг дагуулдаа. Мохшгүй хийх мод хүүгээ 100 гарын зөвхөн угаан болгоё. Их зайр эсэргүүцэж түүний заавал явуулсан. Их хүн уусын хаан гэдэг хатуугаар мэдрүүлээ. Өшөө тушаандаа байлдахгүй өргөн муусаа хамгаалах үнэхээр мэрэгэн арга гэдгийг зөвшөөрч байл би. Энэ үйлсийг чинь би үлдэж их юуныхаа эхлэлийг хэлсэн та. Хаан таны алтан үлмийг хар шороо үл асуулна. Зээ хүүгээ асар зөөрлөшгүй эрдэнэ сургасуу. Унан хар бүргэд шиг олцонход төрсөн хянамын. Гүнгөр болын цэцэг гүн ухаантай өнгөрцдөг шүү. Шаны хүүтэй гилала. Би эцэг хүний хөвд хайрдаг үгээ хатуужиг хамар гүвээг сэтгэл химээ гушаа орсоо түр тохоо суулгаад явуулж байна. Та хүн улсын жанжин мод уншлээ. Түүнийг оруул. Саяхан бид танай баруун хүн улсын баруун таврыг хугуулж тогоондоо чанж идэв. Мүлжих мах амсах шүлүүгүй босуу. Хавд ирсийг хүндлэг нь хаан төрийн минь яс. Алин мод онцлох гэж. Унаж байж босох хүчийг олно уу? Ийм найраг хичээх нь хоёр улсын хаяаны нийт хэлээ. Биерч, бэлгэрч, Баатар болон чад би нэг л чухал зүйлийг хайрлаа. Алин нааш мөрлөхт. Эцэг шинүүд чинь чамайг хаан ширөөрөө өнгөлцөхөөс хөтлөөж боол мэд нааш явуулсан шинийг болгож үзгүү. Бодсон бодол минь нутагшаа онл урсаж байг. Хаантан маань чамд халуус тэлүүлж. Кушааны яриад болоос бан солоош. Төмөө албад өмчлөж төмөрт балгасыг зэхрүүлнэ. Бас нэг зүйл бий. Боол мэтэр чамайг зэсэн бодлогогүй эцгээж багалзууртай шүү. Би бол хүн улсын жанжин. Хүн улсынхаа сүлдийг дэглэж хөх тэнгэрдээ мөргсөөр үхэн. Эцэг минь эзэн байж болох. Эргүүлээд их төрөөгөө шороо зацх нь ичхүүргүй явдал. Ям бэрх мэдл надад хэрэггүй. Яллаагүй эндээс сууя. Эрхэм модонжийн таны өмнө эзэн хааны минь хэмсэг гүнж эрдэм зүгэс баян үзэсэнд үүний гүнж барьж ирлээ. Баатар модон чамд инхий гүнжээ өгч эцэгч нь болъё би. Их төрийн минь захирах зэв болж байна. Кушааны гүнж үнэхээр гоог найрагч хүлэгчтэй магтанд болдог баг. Гэвч хүн улсын бүсгүйчүүд хүн шууны удамтай. Ирчүүд нь нэрэн барын чүмхтэй билээ. Өрн зүгийн Ром гүрний хунтааж хүртэл өглөө оройг үйлч тавтлан үүний гүнжиг гүйдэг юм.
Бас түүгээрч болгүй. Эрдэм мэлхэмт эд зэмний алдартай буй. Хаатан ялтгыг. Хүнгүү эвлэний хаан гэрэлтсэн. Хинотын минь хэлэв. Багтхан яасан. Эцэг минь үнэ. Өчхөн хүмүүс үнс дуран болно. Тэр цаг чиний галын мөнгөөр дотор жалтаар гүйж байгаа сарын дорсох гэдэг. Танаа хүмүүсд ийм юм бэ гэдэг. Аль үүнийг хөр. Алив бад. Хүмүүсийн өшөө царайны нохоо хөвч гинжил. Түүний нүдний өмнө олцсон өмч мэдийн голыг цэсэлж цусыг нь урсган үхэлцгийг нь харж харуулж байна. Үнийг аваад амаа хайртай. Заас мэд дуу болъё. Ихэн жанжи байна. Таны би гайгүй юу? Үнийг өгдөө. Энэ уусан маань юу бэлээ? Кушаано та нар намайг хордуулж байна уу? Тэгвэл тэгтүүгээ. Өдөр бүр миний нүдний өмнө хүмүүсийн цэргүүдийг минь томолж байд үнэхээр цээж урагдаг. 100 бох хужир долооч, зулцган мод найгсан нутаг минь гасалж, цэцгүүд нь цусаа шүүдэрлэн бомб санагдана. Та юунд мөг санаж ногоон хорыг буцлах нь өчүүхнээс тэр санаа өгье. Таны хурдан тэнгэрээс хэмээн хойл гişэл энэтхэг газрын бомболын цэцгийн хадыг хольж бэлтгэсэн билээ. Ондогс чи юуны учир надад туслана? Өшөөтний минь өрцөөхөө цаануулсан галтай цэцэг биш үү? Таны алтрыг би 1000 бэрийн холоос сонсч эрэлхийг үеийнхтэй эргэн хуран төсөөлдөг байлаа. Манай гушааны экстенцийн өмнө ийстэй газрыг эвлэж гарах шиг хацтай болыг хаг татах шиг үг хэлцгийг үзээд биширсэн болов. Ондогсонд чинь талархан. Өчүүхэн магтаал мярилцуулж өссөн бүргэд мэд биеийг минь ялхруулах гэж бүү оролдогдсон. Уулын шил салхит авалгаалж хац чулуу аймаг хоёрын ярих шиг санагдав. Манай хүмүүс энэ дайчид тулаанд орохынхоо өмнө алтай их харгааны онгоц авдгийг дууддаг юм. Одоо би өчрийг олоод та тулахаар тэгчээ. Тэгвэл би тусалсуу. Чи юу? Гүнж та цуг дутаад цөөрс ялхан гандах юм. Хүний газрын, хүний нутгийн газар хатуу хөвсний үнэрх гашуун билээ. Таны харс тогшин санагдавч зүрхчин зөөлөн цохилж мэдрэгдэнэ. Эндээс би ерөнхий нисгмэд дайчсны илдэг учрыг хожим танд хорвол өнгөрөх мэд тайлаа өгүүлнэ. Та намайг бүү иргэшилнэ үү? Тасын үд мэд ингэрч чинь гэрэлж чадна би. Хаан ирж яв. Таны өтөр түргэн үү? Өнөөх бодон муужч гэнэ үү? Над хүмүүсийн чихний бэлэг чинь урах болоогүй юу? Гүй хаан. Урах хоноод байх туу. Гайхалтай мөсж байна би. Гайхам шиг гэвсэн буюу. Имэрэтээр наасан мэт. Эсвэл эрэм тавт хүн чулуун хэсүү гэж. Хий үзэгдэх мэт урдааш. Чи ингэж усан тус юм. Усаа ханан ууж тэгрэх нь багчин гэрс шиг. Энэ модод хосмын хүч шингэсэн л дээ. Дахиад урах хонол. Ойлголоо. Модон чи мөжөөгөж бүгдийн амби шиг үнтэй нүггүй билээ. Амби үнтэй нүгүй буюу алт би эцэг гэхээс л заяа. Алдаг болов болсон энэ ороод ариун нэрээр юу хийн? Хүмүүс одоо зэрэглээ болсон. Мөндөр бороо шиг шаадаг их зэрэг чинь зэрэглээ болж боол мэд хураагдаж ичигмэд тасдагдан. Ийм сохтон гайгүй бол авчирч тооны хөө цэвлүүлж хөлийн шиврээ угаалах юм.
7,000 тэртэгээс дорн зүгээс наран их сарн эцгээ буган хөшөнд мөглсөн хүмүүс өхөн гэдэг хөсдөлхийг хүрсэн тэгээд л ийм домогт та нарын шивлийг нь үнэлэх нь бодгоо гар хичилж хийсатхан сөрөм мэд түүх 8 зүг ихэрч чи юу нэ түү Хан болсоо. Чи бээр морин дээрээс болов хэд оног толдог гэлээ. Хоног бата 3 мөч морин дээрээс толдог баг. Хүн эрс болгоныг моолгон шиг томдсон. Орхитгой сайд минь. Эцгээ бодоход их шүмгстэй ингэж үүнийг мордуулж хормор аж тухай. Эстэгээс тарианы газар илгээж газар мартуусваа. Хэрвээ тэгвээс энэ галиасыг мөнгөөр доторлож ахтаар бүрж байгаа саны дор сахад уу. Танаа хүмүүсд ийм өсөн бидэг. Саран эцэг минь та бээр тэргэл болж миний дутаах цагаа одоо босуу. Хөрс дэлхийн үрийг сая тогтсон хүмүүс сан аварна. Хүчлэг болгоно. Үүний өмнө миний зам хүндэлсэн хинэгч эсвэл шөөхөн би хэрэг салхиар суулжиж хамгаалъя. Эцэгтэй хоёр ичгүүргүй хэлцгийг би сонсов. Эцгийн минь өдөрт мянган газрыг туулах өнгөн цагаан хүлийг авч бэлдсэн. Өрөнд оронд даяар алдарсан төрт морийг тань зурлан авчрав. Та намайг авчирч энэ тамийн улсаас тагцаагаач. Миний ижийн хүн гүрний алдарт хунгай гүнж байсан билээ. Ижи минь нас нөхчтөө намайг их нутагтаа орлон очираа гэж тагсасан. Би очих болно. Би хүн гүрний нутагтаа ижигээ санагдуулан ургах болно. Өнөөдрөөс эхлэн сүгээр бос тусаар амлсан. Сүрээр бос зүйтгэлээр дагуулсан нэгэн болж их нутгаа минь